Төсвийн байнгын ороо бас хуралдах гэдэг бид нар дуудагдаад байгаа учраас товчхон асуулт санал хэлчихье гэж бодож байна. За ер нь бол бид нар бүгдээрээ мэдж байгаа энэ аудитын тайлан үнэлт зөвлөмж бол маш их чухал. Ялангуяа бидний өнгөрсөн хоногудад хилцээд яриад байгаа төсвийн сахилга баттай маш их холбоотой ийм чухал тайлан байдаг. Тэгээ энийг одоо ийм яаралтай гормоор бас ингээд хурдан хугацаанд энэ зузаан тайлаа товчхон хугацаанд өгч танилцуулаад хилцэж байгаа нь бас учир дутагдал байна гэж хэлмээр байна. За тэгээд энэ дээр нэг хит хитэн зүйл байна. Одоо өнгөрсөн 2023 оны тайлан дээр бид нар яриад байгаа энэ нийт урсгал зардал дотоодын нийт бүтээгдэхүүний 30%-аас хэтрэхгүй ах хэвээр гэдэг те. Энэ 2023 оны тайлангаар бол нийт зарлага ба цэвэр зээл дотоодын нийт бүтээгдэхүүний 32.7%-тай тэнцсэн байна. Ер нь бол орлого нэмэгдэхий хэрээр зардал нэмэгдээд байгаа. Энэ дээр бас яагаад яг хаана нь болчихоо гэдгийг ихэнх газар бол нэлээд хэмнэлттэй ашигтай гарсан байна штэ. За мөн одоо нийт зарлага ба цэвэр зээлийг анх төлөвснөөрөө давуулаад тодтогоод 12.8%-аар нэмсэн байна. Энэ дээр бас саяныхтай холбогдуулаад тайлбар авчихад зүгээр ах. Тэгээ хоёрдугаар нэг асуудал болохоор давсан орлогыг нэмэлт төсвөөр дамжуулан тухайн жил зарцуулах эрх олгож зарцуулж байгаа нь өөрөө тухайн төсөвт байгууллагын өөрийн орлогыг бодиттой илэрхийлэхгүй үндсэлтэд төлөвлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна гэд. Энэ дээр бид нар одоо сүүлийн үед нөө зарлага хоорондын хөдөлгөөн шилжүүлэх боломжийг олгож байгаа. Гэхдээ энэ дээр бол бүр хэмнэлт талдаа бол нарийн авч үзэх ёстой. Жишээлбэл бид нар нөө эрчим хүчний үр ашиг гэд GIZ гэх Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл байдаг. Тухайн одоо орон нутагт дах төсөвт байгууллагууд эрчим хүчээ хэмнээд зардлаа одоо тодорхой хэмжээгээр бууруулсан байхад илүү тэр төсөлсөн байсан мөнгийг өөр одоо зүйлд зарцуулах боломжгүй сангийн яамнаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай юм нөхцөл байдал үүсдэг байсан. Тэрнээс болоод орон нутагт төсөвт байгууллагууд бас төсвөө хэмнэх ийм сонирхол мотивацгүй болчдөг байсан. Энэ тал дээр бас хариулт авъя. Тэгээд бас нэг гол зүйл түрүү эхлэхдээ хэлсэн энэ үндэсний аудитын газрын гаргаж байгаа зөвлөмж бол тухайн одоо улсын төсвийг, орон нутгийн төсвийг, орон нутгийн хөгжлийн сангийн одоо мөнгийг үр ашигтай, өгөөчтэй, оновчтой зарцуулахад маш чухал ийм үнэлэлт шинжилгээ зөвлөмж байдаг штэ. Тэгээ одоо энэ дүгнэлт дээр байна л да бүлэг 8 дээр өмнөх оны аудитор өгсөн зөвлөмжийн бэлд 60.9% байна гэж дүгнсэн байна штэ. Тэр энэ дээр хэлсэн байна. Өмнөх онд өгсөн нийт 17 зөвлөмжөөс бүрэн биелсэн нь 3хан байна. 17-оос. За тэг хэрэгжих шатанда 11 хэрэгжүүлээгүй 3 нийт зөвлөмжийн биелэлт 60.9%-тай төсвийн сахилга бат хангалтгүй байна гэж дүгнсэн байна. Тэр одоо бид нар ингээд яаралтай гормоор төсөв тодтогч байгаа. Эргээд намар одоо 10 сарын 1-ээс бид нар төсөв 2025 оны төсвийн тухай хуулийг хилцэж эхэлнэ. Тэрнтэй холбогдуулаад бас үндэсний аудитын газраас энэ дээр тайлбар бөгөөд цаашдаа анхаарах асуудал дээр зөвлөмж сануулга өгөөсэй гэж хүсэж байна. Тэгээ дараа нь зүгээр нэмж хэлэх гол нэг нийтлэг зүйл юу вэ гэхээр ер нь бол энэ үндэсний аудитын газраас гаргасан энэ тайланг бол олон нийт харах боломжийг бүрдүүлэх ёстой. Энэ нь би бас нэг түрүүний хурал дээр хэлж исэн Open Budget Index гэдэг олон улсын харьцуулсан энэ зэрэглэл байдаг. Тэрэн дээр 7 гол шалгуур үзүүлэлтийн нэг нь энэ төсвийн тайлангийн ил тод байдлын нэг нь энэ аудитын газрын тайлангийн ил тод байдаг шүү дээ. Тэр энэн дээр олон нийт аваад саналаа өгөх боломжийг хангах уу? Тэгээ аудитын газрын ер нь өөрөх нь хүний нөөц хэр зэрэг байгаа вэ гэсэн ийм асуултыг асууя. Баярлалаа. За эхлээд сангийн сайд Болдын Чахлан. За мөнгө соёл гишүүний би зарим асуултанд хариулъя. За тэр энэ нийт зардал, урсгал зардал хоёр бас жоохон өөр байгаа шүү. Урсгал зардал гэдэг дээр бид нар зээлийн ашиглалтыг хасч хэлээд байгаа. Тэгэхээр тэр чинь баг гараад одоо 23 оных дээр баг 26% байгаа. Нийт зардал нь нийт төсвийн зардал маань 32 орчим хувь байгаа шүү. Одоо яриад байгаа өөрчлөлтүүд маань ч гэсэн бас нэг иймэрхүү маягаар баггүй юу. За та энийг хэлэхээр ингээд үлээж авчих واخа. За орлого ингэж байгаа. За орлогоо нэлээд өндөр тооцоолоод ороод ирэхээр хэд өдрөг байна гэдэг. За дутуу болохоор бас дутуу байна гэдэг. За ер нь 2013 оноос хойш бид ер нь бүх тэнцвэржүүлсэн байдлаар буюу одоо аль болох уул уурхайн савлаг оруулахгүйгээр уул уурхайн бус дотоодын бүтээгдэхүүний гэдэг ийм эдийн засгийн ангиллаар ялгаж тооцоолдог болсон байна. За тийм ч учраас орлого бол бид нар тооцоолохдоо сүүлийн лав 5 жил бид нар огт алдаагүй.
дандаа давж биелсэн. За сүүлийн 2 жил давж биелэхдээ одоо гол экспортын бүтээгдэхүүний бит хэмжээний экспортлсон нэвтрэн хөнгөлөх чадвар, олборлолтын хэмжээ, за урдталтаа одоо гадаад харилцаа энэ бүх юмнаас шалтгаалж таада байлгаж чадсан. За маш олон зүйлүүд шалтгаалсан байгаа. За ингээд нөө бит хэмжээгээр маш сайн нэмэгдсэн учраас ингэж орлого давж биелсэн байгаа. За тэгээд түрүүн таны тэр хэмнэлттэй холбоотой ярьсан зүйл бол маш хэцүү. Бид нөгөө хэмнэлт хийх мотивацийг төрүүлэхийн тулд хэмнэвэл одоо тийм зүйлдээ зарцуулж болно. За тэндээсээ хэмнэвэл одоо байгууллага, хамт олонны одоо бусад өөр нийгмийн асуудалчдад зарцуулж болно ч гэдэм ийм зохицуултыг одоо хуулинд хийж өгсөн байгаа. За тийм учраас ийм үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд нэлээд сайн гарч ирж байгаа. За аудитын хэсгийг аудитын хариулах баг те. Ганбаатар гишүүний асуултанд бид нэмээд мэдээлэл өгөхөд тэр өвний өсөлттэй холбоотой асуудал дээр их хурлын гишүүд маань, их хурлын бүтэц маань одоо маш сайн одоо энэ эх 4 жил сайн анхаарах хэрэгтэй юм байна лээ. За төсөв өргөн баригдсанаас хойш их хурл дээр төсөв бас нэлээд өөрчлөлтүүд ордог. За ингээд сүүлийн 2-3 жил харахад би зөв статистик ярьж шүү. Энд орсон өөрчлөлтүүдээс үнийн өсөлттэй буюу одоо бэлтгэл ажил дутуу хангагдсан. Нэг маягийн зургаар гээд шууд оруулчихсан. Газар нь бэлэн биш, дэд үтс нь бэлэн биш, холболт нь бэлэн биш. Баглагчны үнэлгээ нь хийгдэггүй. Ийм шалтгаануудаас болоод төсөл хугацаанд хэрэгждэггүй. Хугацаанд хэрэгждэггүйгээс болоод энэ төсөл өртөг нэмэгдээд ингэ явждаг. Ерөөсөө хоёр том асуудал байна. Бэлтгэл ажил хангагдаагүй, зураг төсөвгүй ийм төслүүд орсон. За тэгээ хугацаанд сумжирсан. Санхүүжилтэн дутуугаас болж ийм хоёр том шалтгаанаар үнийн өсөлтүүд их явагддаг. За энэ ковидын үеийн эмнэлгийн нийтийн шалтгааныг тооцоолно шүү дээ. За одоо тэр нөгөө гадна талдаа бид нар зээл авчаад зээлийг ашиглаж чадахгүй хугацаа алдснаас болоод төсөв төртгүүд нь одоо асар ихээр нэмэгдэж байгаа. Энэ шалтгаанууд ч бас энэ За аудитаас нэмж хариулах уу. За Загжов ерөнхий аудитор Загжов дарга. Урдх микрофоныг нүгэй. За гишүүний асуултанд хариулъя. Ер нь төрийн аудитын байгууллага төрийн аудитын хууль болоод их хурлын хэн шалгалтын хуулийг хэрэгжүүлж ажилладаг. За тухайлсан одоо асуудлаараа бид зөвлөн заргаж тэрийг хөргүүлдэг. Төсвийн тухай хуулинд өөрчлөлт орсноор манай зөвлөмжийг хүлээж авсан байгууллага 30 хоногийн дотор зөвлөмж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөв гаргаад бидэнд эргүүлж хариу мэдэгддэг. За эрүүл өгөө нөхцөл бол бид нар төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйл заасан арга хэмжээг авч ажилладаг юм а. Тэгвэл сая захин хэлбэрээр одоо нийт мэдээлэх тухай асуулыг ярьж илээ. Манай сайтууд дээр аудит цэгийн open audit гэдэг нийт зориулсан ийм мэдээллийн сайтууд дээр бүх тайлангаа бид нар тухай бүрэн тавьж нээлттэйгээр За нэмж хариулъя. Ганбаатар гишүүн дээр асууж ялээд тэр бид одоо их хурлын хэн шалгалтын хуулийг хэрэгжүүлэхдээ мэдээж гүйцэтгэлийн аудит хийх за төсвийн байнгын хорооны баталсан тэр чиглэлийн дагуу тухайн сэдвүүдээр одоо аудит хийж ажилладаг байгаад сая гишүүдийн ярьж байгаа шалгалтаа зарим зүйлүүдээр биднээс аудит хийх мэргэжлийн баг хамт олон байгаа. Тэгээд агаал ташнд баярлалаа. За мөхсөл гишүүн болчихвоо те асуулт нь. За аудитын нэг товчгүй тодорхой хариулаад өгч. Тэнд бас төсвийн байнгын хороо хуралдаад байгаа. Төсвийн байнгын хорооны гишүүд байвал төсвийн байнгын хорооны хурал руу ороорой. За аудитын газрынхан болцсон юм шиг ба штэ асуулт нь. За би нэг хоёр асуулт асууя. За нэгдүгээрт хууль зүйн сайд Алтан гэрэл сайдаас за авилгын хэрэгээс 2023 онд хичнээн төгрөгийн хөрөнгө одоо төр точруулсан хохиролтой холбоотойгоор хөрөнгө хурааж авсан бэ. Эдгээр хөрөнгийг
яаж захиран зарцуулсан бэ? За хоёрдугаарт үндэсний аудитын газраас аудитын зөрчилтэй холбоотой хичнээн төгрөгийн акт тавьсан бэ 2023 онд. Хичнээн төгрөгийн энэ акттай холбоотойгоор хичнээн төгрөгийн төлбөрийг төлүүлж өөрөөр хэлбэл төрийн хохирлыг барагдуулах арга хэмжээг 2023 онд та бүхэн маань зохион байгуулсан бэ гэдэг ийм хоёр асуултыг асууя. За улсын хурл бол төсөв болон төсвийн гүйцэтгэлийг маш их ач холбогдол өгч боловсруулдаг, баталдаг. Одоо сангийн яамнаас одоо засгийн газраас боловсруулж улсын хурлаар оруулж батлуулдаг. За дараа нь бол ингээд акт зөрчлүүд бол маш гардаг. Үүний араас хин хэрхэн яаж хөөцөлдөж арга хэмжээ авч ийнэ гэдэг бол бас улсын хуралд маш чухал байж байгаа. Тэр эхлээд Алтан гэрэл сайд хариулах уу? 2023 оны хувьд бол Монгол Улсын засгийн газраас авилгатай тэмцэх жил болж зарлж исэн. Маш олон сонсголуудыг улсын хурал дээр явуулж байсан. За шүүхтэр очиод бас нэлээд гацсан хэрэгүүд бас байгаа гэж бас та бүхэн тайлбар өгдөг. Гэхдээ хичнээн төгрөгийн авилгын энэ тэмцэх хүрээнд хөрөнгө хурааж авсан бэ? Хэрхэн захиран зарцуулсан бэ гэдэг. За 2023 оны байдлаар за таны асуултанд сая дурдгдсан нэг чухал зүйл бол энэ төрийн аудитын дээд байгууллага авилтаа тэмцэх газрын хоорондын харилцан хамаарлын тухай байгаа. За аудитын байгууллагаас миний ойлгосноор нэг их 80 гаруй төгрөгийн зөрчлийг энэ бол гэмтэргийн шинжтэй үйлдэл байна гэж авилтаа тэмцэх газар руу шилжүүлсэн гэж. Хэрэв би дүнгийн буруу санаагүй бол 1.7 их 80 төгрөгийн асуудал байна гэж энэ аудитын байгууллагаас авилгатай тэмцэх газар руу шилжүүлсэн гэж ойлгосон. Тэгээд яг одоогийн байдлаар шүүхээр шийдвэрлэгдээд хэдэн улсын төсөвт орж ирж байгаа гэдэг мэдээлэл над дээр байхгүй байна. Би тодруулж танд хэлье авчлаа. За үг хэлэхдээ очоо за сандарч. За аудитаас нэмж Наран чамыг дарга хариулах уу. За ажлын хэсгийн микрофоныг өгье. Үндэсний аудитын газар Наран чимэг Булуунтая дарга асуултанд хариулъя. 2023 оны санхүүгийн Монгол Улсын засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар 2115 төлбөрийн акт буюу 20.1 тэрбум төгрөгийн төлбөрийн акт тогтоосон 5144 чиргэг буюу 2.8 тэрбум төгрөгийн албан шаардлагыг одоо төсөв захирагч нарт хөргүүлсэн байгаа. За бид нэр 9-р сараас хуулиараа завсрын аудитыг хийж гүйцэтгэдэг. За энэ санхүүгийн тайлангийн завсрын аудитыг хийхдээ өмнөх онд өгсөн одоо зөвлөмж, албан шаардлага, төлбөрийн актан хэрэгжилтэд үнэлж одоо тайлагнадаг байгаа. Тэргээр мэдээллийг танд хөргүүлье гэж бодож байна. За хуулинд өөрчлөлт орсноор төрийн аудитын байгууллагаас өгсөн зөвлөмж, тогтоосон төлбөрийн акт хөргүүлсэн албан шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд төрийн аудитын тухай хуулийн 42-2 зааснаар хариуцлага тооцдог байгаа. За мөн сөрөг буюу одоо энэ төлбөрийн актыг биелүүлээгүй болвол ажлаас За хуулийн дээр бол чөлөөлөгдөхөр байгаа хичнээн хүнд яг тэгээ ямар хариуцлага тооцсон бэ? Хичнээн төгрөгийг иргэн төвлөрүүлсэн бэ? Танаа тайлан дээр төрийн албаны зөвлөлөөс бол байлаа. Төрийн албаа агшд хариуцлага тооцохтой холбоотой, ажлаас хууль бус чөлөөлсөнтэй холбоотой гэдэг байлаа. За яг хөрөнгө шамшигдуулсан түүнтэй холбоотой акт тавьсантай холбоотойгоор хөрөнгө төвлөрүүлсэн тухай мэдээлэл. За өмнөх санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн төлбөрийн актын хэрэгжилт бол 82.3% хэрэгжилттэй байгаа. За зарим одоо төлбөрийн акт бас зарим төсөв захирагч нар шүүхэд хандсан шүүхээр одоо хилцэгж байгаа ийм төлбөрийн актууд бол байдаг. За бид нар өмнөх аудитаар одоо энэ жилийн энэ хилцэж байгаа тайланг бол бид нар завсрын аудит хийж дүгнээгүй учраас энэ дээр тоглож чадахгүй байна. За өмнө нь бол бид нар 212 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлагыг хөргүүлсэн байгаа. За албан шаардлагын хэрэгжилт бол бүрэн хэрэгжсэн байгаа. 26 албан тушаалтныг ажлаас чөлөөлсөн байна.